За. Хамтаа уншия 3А. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмаагаа авч намайг даг. За дахиад нэг уншия 3А. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмаагаа авч намайг даг гэж хэлсэн байгаа. За та бүхнээс асуух асуулт нь энэ өгүүлбэрийн хамгийн чухал үг нь таны хувьд аль гэж бодож байна гэж асуулт байгаа. За тэгэхээр таны хариулт бол яах вэ гэхээр буруу хариулт бол байхгүй байгаа. Харин та ямар үгийг сонгохоос хамаараа тэр нь танд өнөөдөр маш чухал хэрэгтэй тийм хэрэгцээг чинь тодорхойлж байж болох юм. Зарим хүмүүс бол яах вэ гэхээр загалмаагаа үүр гэсэн үг чухал байж магадгүй. Зарим хүмүүсүүд өдөр бүр өөрийгөө үгүйсэх гэсэн үгнүүд бас байж болох юм. Зарим хүмүүс намайг дагаа гэсэн үгүүд бас байж болох юм. Магадгүй зарим хүн тэр тэдэнд хандаж гээд энэ өгүүлбэр тэр жигтэй чухал бас байж болох юм гэж хэлж болно. За тэгээ өнөөдөр сэдв болвол та бүхэнд хуваалцах байгаа сэдв болохоор бид нар хэнийг дагаж байна вэ? Бид нар хэн болох гээд байна гэдэг асуулттай холбоотойгоор хэнийг дагахаас хэн болох вэ гэдэг нь бол тодорхойлно гэж ярьж байгаа. Хэнийг дагахаас. За өнөө цаг үеиг бол юу гэж ярьж байгаа вэхээр хин нэгнийг фоллоу хийх тийм цаг үе гэж ярьж байгаа. Хин нэгэнтэй танилцах юм бол бид нар шууд бие бинийгээ дагаад фоллоу хийгээд явдаг тийм үү. Тэгээд тэр хүнийгээ дагаад тэр хүнийгээ нөлөөллүүдийг аваад тэр хүнийгээ даган дуурах тийм мотивацуудыг аваад явдаг ийм цаг үе жилж болно. Өөрөөр хэлбэл бие бинийгээ танилцсанглаа дагалзах ийм мод одоо өнөө үед дэлгэрээд байгаа ш тийм үү. За хүмүүс гэсэн бас яг үхээр Facebook, Instagram дээр гэсэн бас хин нэгийг дагах тал дээр илүү анхаардаг болсон. Хин хідэн дагагчтай байна гэдэг илүү анхаардаг болсон. Тэгээд тэгэх юм бол энэ хүн бол нөлөөтэй хүн байна гэж анхаардаг болсон гэж хэлж болно тийм үү. За өөрөөр хэлбэл олон дагагчтай байх юм бол энэ хүн бол амжилттай яв, үлгэр дуурайлалтай яв, нөлөөтэй яв гэж бас магадгүй харж болох юм. Хэдэн хүн дагдгаас хамаарат нөгөө хүнийг бас бид нар үнэлж болно гэсэн ойлголтуудыг бас өнөө үед бол хүмүүс одоо боддог болсон байгаа. За нөгөө талаас харахад хүмүүс өөрийнхөө дуртай хүмүүсийг дагдаг. Өөртөө хэрэгтэй хүмүүсийг дагдаг. За дэлхий дээр бол хамгийн их дагагчтай хүн хин гэж бодож байна та нар? Роналдо тийм үү? Роналдо бол сая 2025 оны хамгийн сүүлийн судалгаагаар бүх платформ те одоо Instagram, Facebook, одоо Twitter те эдгээрээс нийлүүлээд 1 тэрбум хүрсэн байгаа. 1 тэрбум дагагчтай болсон. Зөвхөн Instagram-ыг гэхэд 625 сая дагагчтай байгаа гэж хэлж байна. Тэгэхээр мангар алдартай байна гэсэн үг шүү тийм үү? Алдартай байна. Дэлхийд хамгийн анхны 1 тэрбумд хүрсэн хүн бол Криштиану Роналдо гэж ярьж байгаа. За хүмүүс яагаад дагдаг вэ? Хүмүүс яагаад алдартай хүмүүсийг дагдаг вэ? Магадгүй урам зориг авахын тулд хувийн амьдралд нь те бас магадгүй хэрэг төртэй учраас дагаж болох юм тийм үү? Хувийн амьдрал нь сонирхолтой байж болох юм тийм үү? Эсвэл жишээ нь одоогоо түүний өдөр тутмын хувцас хуунар ч юм уу те чир болдыг дагаж байгаа хүмүүс байлаа гэж бодох юм бол тийм тренд гаргацсан байгаа ш тийм үү? Жаахан 0 орчлоо гэдэг ч юм уу те. Энэ нь бол янз бүрийн тиймээс дуурайдаг үгнүүд бас их модонд орсон шүү дээ тийм үү. За ажил амьдралын хэм маяг нь бас дуурайхын тулд ч юм уу. Эсвэл түүний хийж байгаа те сурж байгаа зүйлүүдээс зааж байгаа зүйлүүдээс суралцахын тулд амьдралд хэрэгтэй гэдэг үднээс хүмүүсийг дагдгаа гэж хэлж болно. За өөрөөр зарим хүмүүс бол хин нэгнийг дагснараа би бол цаг үетэйгээ одоо хамт алхаж байна гэж бас дагдаг хүмүүс бас байгаа. Зарим хүмүүс олон хүмүүс энэ хүний дагж байгаа учраас би дагахгүй бол бас хоцор хөтөн тийм үү гэдэг тийм ойлголтоор бас хин нэгнийг дагдаг хүмүүсээс байж болох юм. Зарим хүмүүс яг энэ хүмүүстэй шууд харилцаа тогтоохын тулд тийм үү бас хин нэгнийг бас дагаж одоо фоллоу хийж болох юм гэж хэлж болно. Тийм үү? Зарим нь бол нөгөө хүнийг сайн таньч мэдэхгүй ч гэсэн зүгээр энэ хүн бол инфлюенсер хүн юм байна. Энэ хүн нөлөөтэй хүн юм байна гэд яг одоо дагж байгаа хүмүүс бас байгаа. За тэгвэл та хараарай. Та Instagram, Facebook дээр хин нэгнийг дагж байгаа бах. Хин нэгнээс нөлөө авдаг. Та хин нэгэн хүн төрсөн өдөр чи ямар нэгэн болохоор би танаас нөлөө авдаг шүү, би таныг дагдаг шүү гэд яг пост, янз бүрийн лайв стори бол хийдэг шүү, тийм үү? Энэ нь юу гэхээр би тэр хүн бол миний модель гэдгийг бол тодорхойлдог гэж хэлж болно шүү, тийм үү? Тэгэхээр та өнөөдөр хэнийг дагж байгаа вэ гэдэг асуултыг та бүхэн дахиад эргцүүлээрэй. За миний хувьд гэсэн бас олон хүмүүсийг бол дагдаг. Гэтэ яг өөртөө хэрэгтэй хамгийн эхний одоо сэнзүүр шалгуур бол итгэл үнэмшлийнхаа хувьд бол надтай яг адилхан итгэл үнэмштэй хүнийг бол сонгох тохиолдол хамгийн нэн тэргүүнд байгаа. За нөгөө төр бол үйл итгэгч хүмүүс гэсэн бас дагах нь бас зүг хэрэг байгаа. Яагад гэвэл тэдэд бас авах гэх
одоо тийм зүйлүүд бас байгаад байгаа учраас бид яг хөөөр мэрэгүү ухаантайгаар бол сонголтуудыг хийж болно. Харин би unprepared буюу сонгохгүй байх шалтгаанууд бас байгаа. Өөрөөр Библийн ёс зүй, ёс суртахуунлаг бус зүйлүүдийг тийм одоо үйлдэх үед ч юм уу. Жишээ нь бол айгүй нөлөөтэй мөртлөө хар тамхичин, айгүй нөлөөтэй мөртлөө одоо салцсан, саридсан, айгүй нөлөөтэй маш мэрэгүү ухааныг ярьдаг мөртлөө завхаарч нэг юм ч юм уу тиймэрхүү зүйлүүд байх юм бол энэ яг хуу би дагах нь бол надад хортой юм байна гэдгийг бол сонгож байгаа гэсэн утгатай зүйл юм. Жишээ нь бид нар ч бас алдартай дуу шиг дагах юм бол тэр нь миний хувьд бол яг үйлдэж байгаа, гаргаж байгаа янз бүрийн тийм лайвууд нь харах юм бол ёс бус байх юм бол маш амархан амплов хийх боломжтой байдаг. Тийм учраас заримдаа би хүмүүсийг андуураад дагах үед бас байдаг. Гэхдээ явц тунтай амьдралыг нь хараад ирсэн чинь энэ лав биш юм байна гэдэг сонголт бас надад байгаа гэсэн утгатай зүйл юм. Харин бид нар тэр зүйлүүдийг дагаад хараад энэ хүн чинь сул талдаа яг одоо ийм зүйл сонирхолтой энэ соёлыг дагаж болно шүү дээ гэдэг гихч уруу талтанд орох үед би яг миний итгэл хөвшил дагаад бас бохирдох тохиолдол бас байж болно гэж хэлж байгаа. Тэгэхээр та хэнийг дагаж байгаа вэ? Та хэнийг дахаас хамаарат хинбэг тгээ өдөр бүр өөртөө тунхаглаж байгаа, өөртөө суулгаж байгаа гэж хэлж болно. Суулгаж байгаа гэж хэлж болно. За таныг дагаж байгаа хүн чинь танд нөлөө үзүүлж байгаа юу? Бид нар заримдаа дагаж байгаа хүнийг хамгаалдаг. Хин нэг муулахуд хамгаалдаг, коммент бичиг, чат бичдэг, янз бүрийн яг хамгаалалтын сэдвүүдийг бид нар хөндөж эхэлсэн шүү дээ, тийм үү? Бид нар дагаж байгаа хүнтэй үнэж байдаг. Үнэж байдаг. Тийм үү? Тийм учраас ах トゥ нар минь та хэнийг дагаад хинтэй адилхан болохыг хүсэж байгаа гэдэг асуулт байгаа. Бид нар дижитал үед яг хэнийг дагаж байгаа гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй цаг үед ирсэн байна. Дараагийн асуулт байна. Та Есүсийг дагсан уу? Өнөөдөр анхаарлаа тавих асуулт бол энэ. Хүмүүс бол бид нар хүмүүсийг дагаж болно, хүмүүс өөрчлөгдөж болно, хүмүүс унаж болно, хүмүүс алдаж болно, хүмүүс буруу замаар явж, хүмүүс уруу татчихж болно. Гэхдээ та Есүсийг дагах юм бол хизээж замчин дагахгүй гэж бас хэлмээр байна. Бас тэр таныг хизээж орхихгүй гэдгийг би танд хэлмээр байгаа гэж хэлж болно. Бидний дагж байгаа фоллоу хийж байгаа хүмүүс бол бидэрт ямар ч хамааралгүй байдаг. Тэр бидэртэй харьцдаг. Харин бид нар зүгээр түүнийг мэдэх мэтээр харьцдаг. Өөрөөр та бүхэнд хэлжсэн мэддэг таныхын ялгааг та бүхэнд өмнө ярьжсэн тийм үү? Мэднэ гэдэг нь нэг талын харилцаа. Харин таны гэдэг нь хоёр талын харилцаа. Тэгвэл Есүсийг дагна гэдэг Есүс зүгээр дагуулад явдаг нэг биш. Тэр бидэртэй ярилцдаг нэгэн. Тэр бидэртэй зөвлөдөг нэгэн. Зүгээр хинэ босоод ирдэ. Урагшаага. Есүс бол юу? Чи намайг дагаарай гэд намайг зүгээр араас дагуулж явдаг нэгэн биш. Есүс юу? Яг л мөрлөөд миний хажууд надад яг зааж ярьж одоо суу бос одоо ид одоо залбир энэ бүх зүйлүүдийг тэр шууд зааж өгдөг. Та яг Есүсийг тэгээд дагж байгаа юу? Есүсийг дагж байгаа юу? Лаг хүмүүсийг дагж байгаа юу асуулт байгаа. Тийм учраас Есүс Христ итгэдэг хүмүүс ийм асуулт гарч ирж байгаа. Би Есүс итгэдэг мөртөө Есүсийг дагахгүй байгаа асуудал нь гарч байгаа гэсэн утгатай зүйл юм. Есүс Христэд зөвхөн фоллоу хийсэн мөртөө хизээж түүнийг харс өгч түүний талаас сонсдог сонирхолтой юм ерөөсөө биш. Тэр зүгээр л нэг алдартай хүн, зүгээр нэг хэрэгтэй хүн гэж ойлгож иж болно. Тийм учраас дагах гэдэг үгийг бид нар бодох ёстой. Есүс өнөөдөр энд хэлж байгаа намайг даг гэж байгаа үг нь болохоор зүгээр нэг нюанс нь бол сонсогдоогүй маш тушаах хэлбэрээр хэлж байгаа. Анхаарлын тэмдэгтэйгээр хэлж байгаа. Намайг даг. Намайг даг гэж хэлсэн байгаа. Надад итгэх биш харин итгэхээс гадна намайг итгэж байгаа бол намайг дагаарай гэж хэлсэн байгаа. Намайг дагаарай гэж хэлсэн байгаа. Тэгвэл та хүнээс асуулт байна. Есүс итгэдэг гэд мөргөл өргөөд магтан дуу сонсоод залбирал хийгээд Библи уншаад тэгсэн мөртлөө дагаж явдггүй тохиолдлууд нь яг асуудал юм а гэж хэлж болно. Асуудал юм а гэж хэлж болно. Тэгвэл бид нар Есүсийг энэ дэлхийд үйлчлэл хийж явах үед болохоор яг бодтой тийм хүмүүс байсан. Түүнийг дагаж өснө. Сүүлдээ тэр хүмүүс бол Есүс Христийг цовдлсон. Тэр хүмүүсийн нэр бол шашинтай хүмүүс буюу фарисеу буюу садукей хуулийг сахигч нар тийм хүмүүс бас байсан. Тэд нар маш их мэдлэгтэй боловсролтой бүх амьдралаараа Бурхны үгийг судалсан. Тэд нар ёс жаягтай шашинлаг амьдралын хэмнэлтүүдийг бүгдийг мэддэг нэгэн байсан. Эцэстээ тэр шашинлаг байдлууд нь юу Есүс Христийг хийж байгаа зүйлүүдийг дагахыг хүсээгүй. Харин яасан бэ? Зүгээр л тэд нар өөрсдийгөө л онцолж исэн гэж хэлж болно. Онцолж исэн гэж хэлж болно. Тийм учраас бид нар Есүс Христ итгэнэ гэдэг нь юу хэлж байгаа вэ? Есүс Христэд итгэнэ гэдэг нь арай нэг өөр утга нь бол түүнийг дагах утгыг илэрхийлж байгаа гэсэн үг юм. Тэгвэл дахиад асуулт авшруулж та Есүсийн өдөр тутмын амьдралыг хэм маягаас суралцж байна уу? Та түүний зан чанараас суралцж байна уу? Та түүний мэрэгүү ухаанаас сэтэл авч байна уу? Түүний зорилготой та нэгдэж байна уу? Түүний хараатаа та холбогдсон уу?
Түүнийг гიშгэж байгаа мөр болгоныг та ажигласан уу? Дагдаг хүн бол үүнийг харна. Үүнтэй нэгднэ гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас та хэнийг дагж байгаа гэдэг асуулт байгаа. Хэнийг дагж байгаа юм? Хэнийг дагж байгаа юм? Хэнийг дагж байгаа? Тэгээ би гурван зүйлийг та бүхэнд ярина. Нэгдүгээр нь бид нар дагахын хэмжээсийг бодох ёстой. Дагахын хэмжээс гэж нэг чухал байгаа. Дагахын хэмжээс. Есүс дагалж гэсэн зүгээр нэг уриалаагүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр намайг дагаа гэж хэлсэн байгаа. Тэгээд Петр эдэртээ уулзсан дараа юу гэж хэлсэн бэ? Би та нарыг хүмүүсийг загасчин болгоно гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл би та нарыг дагалдагч болгоно гэж хэлсэн байгаа. Өөр дууцсан зорилго нь юу вэ? Зүгээр итгэхэд амьдрах тухай бол яриаггүй. Намайг дагалдагч болох тухай заавар хэлсэн гэсэн утгатай зүйл юм. Сайн харах юм бол 12-оос гадна хэдэн мянган хүн Есүс Христийг өдөр болгон дагж ирсэн. Хэдэн мянган хүн Есүс Христийг дагж ирсэн. Түүнийг шөнө унтахт нь мэдээж хамт байхгүйсэн. Ямарсан сэргүүтэл хүмүүс түүнийг дагаал явж ирсэн. Дагаж байгаа байдлыг харсан чинь Есүс харсан чинь дагалдан баясагч нар байсан. Зүгээр л дуулдаг. Зүгээр л нэрийг хараад ямар гайхамшигтай бэ? Вау, Есүс бол үнэхээр гайхалтай нэг юм. Идгээд юм нэ. Ингээд түүнийг дагаал явж ирсэн. Тэгээ ямар ч байсан дагах юм бол хоолгүй амьдрахгүй юм байна. Ямар ч байсан явах дагаал явах би өгчихгүй юм байна. Дагаал явах би ямар ч байсан явах өвчин зовлонгүй байх юм байна. Иймэрхүү дагалдан баясагч нар байсан. Тийм учраас Есүс бүгдийг зог тусуулаад. Тэгээд энэ 9-р бүлгийн эхний хэсгээр харах юм бол юу тухай хардаг вэ? Хөөе хүмүүс намайг юу гэж хэлж ийнэ гэж асуусан. Таныг бол ээлээ гэж хэлсэн, таныг бол амьсан тэр гэж хэлсэн гэж ярьж байгаа. Таныг багш нар гэж хэлсэн гэж ярьж байгаа. Харин Петрос асуу чи намайг юу гэж хэлсэн бэ гэж. Та бол Бурхны хүү Христ гэж хэлсэн байгаа. Бурхны хүү Христ гэж хэлсэн байгаа. Тэгвэл Есүс дагалдагчаараа дуудаад юу гэж хэлсэн бэ? Та нар үүрхээр намайг дагахыг хүсэж байгаа болов намайг дагахыг хүсэж байгаа болов юу вэ? Өдөр бүр өөрийгөө өгсөн загалмаахан өрн намайг дагаа гэж хэлсэн байгаа. Тэгвэл тэр юу гэж зүгээр дагаараа гэж хэлээгүй тийм үү? Хоёр чухал момент бидэнд хэлсэн байгаа. Өөрийгөө өгсөн загалмаагаа үүрээрэй гэж хэлсэн байгаа. Загалмаагаа үүрээр. Есүсийг зүгээр дагаад явхад бол ямар ч асуудал байхгүй. Есүс Христ итгэдэг гэж хэлээд хэлхэн ч гэсэн ямар ч асуудал байхгүй. Бид нар Есүс бол аврагч уу гэж хэлээр үг хэлээр ярих ч гэсэн бас маш амархан. Амархан. Гэхдээ Есүс ч бас зүгээр харж ажигладаг хүмүүс ч гэсэн бас байгаа. Гэхдээ тэгж ярихаас илүүгээр түүнийг дагаж ийнө гэдэг асуултыг бид нар бодох ёстой. Тэгвэл бид нар Есүс Христийг харж бараадаж амьдарч байна уу? Энэ бол хэмжээс маань буруу байна гэдгийг тодорхойлж байгаа гэсэн үг. Тэгвэл энд гарч байгаа намайг даг гэдэг үгээр тэр уур амьсгалын акцентыг бид нар бодож үзэх хэрэгтэй. Намайг даг гэж бол хэлээгүй баг. Акцент өгсөн баг. Намайг даг. Өөрөөр хэлбэл тушаах, анхаарах, маш ингээд анхаарлын төвд ингээ яг энэ үгийг яасан бэ? Авчирсан гэсэн утгатай юм. Тушаах хэлбэрээр. Тэгвэл яг та нар наадтай хамт зүгээр ингээд явах тухай бол яриаг байна. Зүгээр хамт явахыг л хүмүүс яасан бэ тэгж ойлгосон байсан. Харин хамт явах намайг дагааг тийм юу гэж хэлж байгаа вэ гэхээр хамтдаа амьдрахыг ярьж байгаа гэсэн үг юм. Хамтдаа амьдрахыг даган дуурайхыг ярьж байгаа гэсэн утгатай зүйл юм. Өөрөөр хэлбэл намайг даг гэдэг нь бол маш гүнзгий утгыг бол агуулж байгаа гэж хэлж болно. Бид нар энэ дууг зөндөө дуулдаг. Энэтэй холбоотой ишлэлүүдийг, энэтэй холбоотой сургаал номлуудыг, энэтэй холбоотой зүйлүүд бид нар зөндөө мэддэг. Гэхдээ яг та үүний үр шимд амтыг нь шимт хижээлийг та өөртөө суулгасан гэдэг асуулт байгаа гэж хэлж болно. Еврей багш нар энэ даг гэдэг үг нь болохоор шав гэдэг үгтэй бас холбогддог. Талмид гэсэн тийм еврей үг байна. Энэ юу гэж хэлж байгаагаар еврей багш нар шавнарыгаа сургахдаа ингээд дандаа нэг зүйлийг хийгээд дараа нь хамт ингээд үйлдэхт нь хамтдаа хийдэг байгаа. Тэгээд сүүлд нь одоо чи хийгээд үз гэж. Ингэж яасан бэ? Сургадаг байгаа даа. Энэ процессыг. Тийм учраас зүгээр заагаад биш, багш бол зүгээр заадаг биш. Яасан бэ? Бас хамтдаа үйлдэх тухай зааж байгаа гэсэн утгатай зүйл юм. Есүс удахгүй ирэх болно. Харин тэр болтол бид нар Есүсээс сурсан зүйлээр амьдарч гэнэ гэдэг асуулт гарч ирж байгаа гэсэн юм. Түүнийг дагаж амьдарч гэнэ гэдэг асуулт гарч ирж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгэхээр Есүс ямар бодолтой вэ? Асуулт байна. Тэр ямар сэтгэхүйтэй вэ? Асуулт байна. Тэр хэрхэн залбирдаг вэ? Асуулт байна. Та яг тэрүүгээр нь амьдарч байна уу? Амьдарч байна уу? Тэгэхээр дагалдагч болно гэдэг нь зүгээр мэдлэгтэй хүнийг бол хэлнэ гэсэн үг бол биш. Мэдлэгтэй. Бас зөвхөн итгэдэг хүнийг бол дагалдагч гэж хэлж чадахгүй. Мэдлэгтэй болно итгэгч хүнийг дагалдагч гэж хэлж чадахгүй. Харин Есүсийн зан чанарыг, мөн чанарыг өөртөө шингээх гэж оролдож байгаа тэр хүнийг дагалдагч гэж хэлж болно.
тэрнийг амьдралыг хэм маяга болгож байгаа үнийг бол дагалдаг ч гэж хэлж болно. За хойгоор явж байгаа хүмүүс битгий яваараа айгүй их анхаарал татаад байна шүү. Тийм учраас ахтуулар минь ээ. Таны амьдралын зорилго бол Есүсийг дагах. Түүний даган дуурайх явдал юм а гэж хэлж байна. Өнөөдөр Есүс биднээс хүсэж байгаа зүйл нь юу гэж хэлж байна? Чи намайг дагаа гэж хэлсэн байгаа. Follow me. Намайг дагаа гэж хэлсэн. Есүсийг дагаж байна уу? Зүрх сэтгэлдээрээ Есүстэй хамт байдаг мөртлөө амьдрал чинь Есүстэй хамт байна уу гэдэг асуулт гарч иж байгаа. Есүсийг үнэхээр яг таньж мэдээ гэж байвал та яг өөрчлөгдөж гэж байгаа бол Есүсийг дагаарай. Есүс итгэдэг гэд амаараа хэлдэг байх нь би Есүст итгэдэг. Би сүмд явдаг гэж амаараа хэлдэг байх нь. Би Есүст гэж хэлэх шаардлагагүй. Харин Есүсийг дуурайгаад, Есүсийг дагаад хэлэх шаардлагагүй завгүй амьдарч байгаа хүмүүс болоод үнцэнтэй. Яг бол амьдрал нь дуурж байгаа, сууж байгаа үйлдэл нь дуурж байгаа, зан чанар чинь дуурж байгаа. Хэлэх шаардлагагүй. Хэлсэн ч гэсэн мэдээж болоод чамаас бол итгэнэ. Тэгвэл чиний үг үйлдэл альва шийдвэр гаргаж байгаа процесс болгон дээр чинь юу вэ? Есүсийн тэр дагаж байгаа тэр бодол санаа, залбирал, үг үйлдэл, зан чанар, мэс чанар гарч байгаа бол та Есүсийг дагаж байгаа гэсэн утгатай зүйл юм. Амен. Тийм учраас ярихаасаа өмнө миний амьдрал юу дуурч байгааг эргцүүлэх хэрэгтэй байгаа. Таны хэмжээсийг та бодж үзээрэй. Дагхийн хэмжээс бол юу вэ? Зөвхөн дагалдан баясах тухай биш. Зөвхөн дагаж явах тухай биш. Хамтдаа Есүстэй үйлдэх явц процессыг хийж байгаа гэсэн юм. Дагах тэгвэл юу гарах ёстой вэ? Есүс хэлсэн ба намайг дагаж дагаарай гэж хэлсэн. Намайг зөвхөн хараад юу хийхийг л яг уу дагаад хийгэрэй гэж хэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Намайг юу заах яг тэрний дагуу үйлдэрэй гэсэн утгатай зүйл юм. Тэгтээ дагахад төлөөс гарна гэж хэлсэн байгаа. Дагахын төлөөс гэж байгаа. Дагахын төлөөс нь юу гэж хэлж байна? Өөрийгөө үгүйсгээрэй гэж хэлсэн байгаа. Өөрийгөө үгүйсгээрэй. Бид нар хичнээн Есүс Христийг дагсан ч гэсэн өөрийгөө үгүйсгэж чадахгүй юм бол яах вэ? Би бардам замтай Христ итгэгчнэр байж болно гэж хэлж байна. Би гэм нүгэлтэй Христ итгэгчнэр байж болно гэж байна. Би Петр итгэгч байж болно гэсэн утгатай зүйл юм. Харин өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь бол чиний дотроос Есүс Христийн зан чанар гялтаах тухай ярьж байгаа гэсэн үг юм. Чиний дотроос хэцүү байсан ч гэсэн тэр сайн мэс чанар чинь гэрэлтгийг өөрийгөө үгүйсгэж явдлаа гэж ярьж байгаа. Амен. Тэгвэл хүний хамгийн том тэмцэл юу гэж? Хүний хамгийн том тэмцэл. Тэгээ сүүлд би чинь маш олон хүмүүсийн дунд тэмцэл дунд байгаа. Үнэхээр олон тэмцэл дунд байгаа. Олон ажлын тэмцэл дунд байгаа. Бүр ингээд сүнслэг байдлын дунд гэсэн тэмцэл өнгөрүүлж байгаа. Хамгийн том тэмцэл бол чиний хажуу сууж байгаа тэр нэг биш. Хамгийн том тэмцэл бол чи өөрөө. Чи өөрийгөө ялах нь Христийн дотор ялах нь бол ялалт гэхгүй, жиггийн ялалт. Жиггийн ялалт. Жиггийн ялалт. Тийм учраас Есүс юу гэж хэлсэн бэ? Өөрийгөө үгүйсэх гэж хэлсэн байгаа. Өөрийгөө үгүйсэх. Бүгдээ хэлээд үзье. Өөрийгөө үгүйсэх. Есүсийг дагаж байгаа хүмүүсийг харах юм бол тэд нар Есүсийг дагах талаар ойлголт өөр байсан. Ямар ч гэсэн дагаж явах нь бол зөв гэж бодож байсан. Эхлээд төлөөсөн талаар, золиосон талаар гэж ойлгоогүй. Есүс яг энэ үгийг хэлгээс өмнө юу гэж хэлсэн бэ? Хүмүүс намайг юу гэж хэлж байгаа гэсэн. Таныг багш янз бүр ээлээ амьсан гэж хэлсэн. Петроос асуусан чи юу гэж хэлсэн бэ? Петр та бол Бурхныг үг гэж хэлсэн. Тэгээс Есүс үргэлжлүүлээд хэлсэн. Би удахгүй хөөний багшаас очоод баригдаад зовлогдоод 3 дахь өдөртөө би амьдлагдана гэж хэлсэн байгаа. Тэгээд юу вэ? Есүс хараахан энэ процесс болоог байсан. Тэгээд юу гэж хэлсэн бэ? Намайг дахих хүсэж байгаа бол өөрийгөө үгүйсгэж хэлсэн байгаа. Өөрийгөө үгүйсгэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл юу вэ? Тэд нар Есүсийг дагах талаар ойлголт нь өөр байсан гэсэн үг байхгүй юу? Дагах талаар ойлголт. Тэгэхээр бид нар Есүс Христийг дагахыг хүсэж байгаа бол өөрийгөө үгүйсгэх гэдэг том зөрчилтөөнтэй бид нар нүү тулдаг. Өөрийгөө үгүйсгэх гэдэг нь юу хэлж байгаа вэ? Татгалзах, няцах, өөртөөгөө холбоотой ёс бус зүйлүүдийг яах вэ? Эсэргүүцэд тэмцэх гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Есүс Христэд итгэдэг хүмүүсийн шин тэмдэг гэж байгаа тийм үү? Юу ямар шин тэмдэг байдаг вэ? Хэд хэдэн шин тэмдгийн талаар бид нар судалж ирсэн тийм үү? Хамгийн том шин тэмдэг нь юу вэ? Шин тэмдэг нь юу вэ? Хамгийн том шин тэмдэг нь бол гим нүгэл загвар ёс бус байдлыг үзэн ядахаар илэрхийлэгдэх зүйл байхгүй юу? Есүс өөрөө ариун нэг амен. Өөрөөр хэлбэл ариун байдлыг бид нар ариун сүсээр дамжуулаад бидний дотор суулгасан. Бид нар буруу зүйл, болохгүй зүйл, мэдгүй зүйлүүдийг ариун сүс бидэнд ялгуулж хэлж өгдөг гэдгийг хэлж болно. Харин бид нар махан биеийн хүсэл оюун ухааны мэдлэг дотроо
химжигдэж түүнийхээ төлөөсийг л бид нар хүртэх гэж амьдсанаас болоод Христийг дагахад алдаа гаргасан төөрөлцөн итгэж шиг байж болох юм а гэж хэлж байгаа. Тэгвэл өөрийгөө үгүйсгэн гэдэг нь юу хэлж байгаа вэ? Өөрийгөө үгүйсгэн гэдэг нь зүгээр нэг хуурамч даруй байдлын тухай яриаггүй юм. Зүгээр нэг хуурамч даруй байдал, хуурамч инээлтийн тухай яриаггүй. Хуурамч төдий инээх магтах тухай бол яриаггүй. Юу вэ? Энэ нь юу вэ? Харин өөрийн гэсэн би гэсэн тэр эго тэр бүх зүйлүүдээс татгалзаж Христ миний жинхэнэ эзэн, Христийн төлөө амьдрах миний зорилго, Есүсийн бол миний үнэт зүйл гэдэг тэр зүйлийнхээ төлөө түүн цаад болж байгаа зүйлүүдийн төлөө эсэргүүц тэмцэгч тэр төлөөс гараж байгаа нэгэн бол Есүсийн дагалдагч нар юм. Амен. Есүсийг Петрийг бид нар сайн мэднэ. Яагаад Петрийг оруулсан бэ? Яагаад дагалдагч нарыг оруулсан бэ? Бид нар Петрийн талаар бодох ёстой. Петр яг энэ болохоор Бурхны хүү та болж Есүс Христ гэж хэлсэн байгаа. Тэгвэл Есүс юу гэж хэлсэн бэ? Би удахгүй заалмаар цовлогдсон тэгээд ингээд ийм үйл явц болно гэж хэлсэн. Тэгээд тэгсэн дараа чи намайг даахыг хүсэж байгаа болов чи өөрийгөө үгүйсгээд тэгээд яасан өдөр бүр заалмаг уурч намайг дагаа гэж хэлсэн байгаа. Дараа нь юу гэж хэлсэн бэ? Өөрчлөлтөд харах юм бол 24 дугаар эшлээс харах юм бол хэн миний төлөө амиа өгн тэр нь олох болно гэж хэлсэн байдаг. Харин 22 дугаар бүлгээс харах юм бол Петр ийм зүйлийг хийсэн байгаа. Есүсийг загалмаад цовлогдож байхад хүмүүс яахан бай. Хүнд хэцүү сорилт тулгарч байхад зовлон бэрчээд тулгарч байхад Петр юу гэж хэлсэн бэ? Би танихгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл эсэргүүцсэн үг хэлсэн. Юу яриад байгаа юм бэ? Би танихгүй. Өөрөөр хэлбэл би түүнийг дагаагүй гэсэн утгатай байхгүй юу? Бид нар амьдралын янз бүрийн сорилт зовлон бэрчээд хүсэл тачаалтанд тулгарх үедээ бид тэр үеийг эсэргүүцэх ёстой байсаар байтал яасан бэ? Яг тэр үед Есүс байхгүй юм шиг тийм мэдрэмжээр бид нар амьдардаг. Есүс таны амьдралын аль орон зайд байгаа юм бэ? Сүм дотор байдаг гэж юу? Эсвэл яг хэцүү байхад дууддаг тэр нэгэн гэж юу? Есүсийг дагж байгаа төлөөсийн талаар бид нар эргцүүлэх хэрэгтэй юм. Есүст итгэлээгээд бид нар зовлон тохиолдохгүй нэ гэсэн үг бол биш. Петрт яг л тийм зүйл тохиолдсон. Петрийн тэр зүйлийг харах юм бол юу вэ? Сүм дотор хэцүү зүйл тулрах үед, зовлон бэрхшээл тулрах үед, хэн нэгэн хагаалдах үед алсуур хардаг хүний итгэж байхгүй юу? Алсуур хараа жоохон гайгүй болонгууд л за миний хэрэг надад хэрэгтэй хүмүүс юу вэ? Одоо болж идэ гэд миний цаг ирлээ дээ гэдэг ч юм уу те. Ийм байдлаар цуглалтыг хийж байгаа гэсэн утгатай зүйл юм. Харин та Есүсийг дагж байгаа бол тань ч гэсэн сорилт, мөнгө, хүсэл тачаал, хобби сонирхол тэдгээр зүйл дээрээ Есүсийг оруулаагүй биш үсттэй. Таны тун удахгүй хийж байгаа алсын хараа хүсэл мөрөөдөл зориг чинь Есүсгүй явж байгаа биш үсттэй гэдэг асуулт гарч ирж байгаа. Өнөө цаг үе бид үнэхээр завгүй болгож байна. Бид тэдгээр зүйлүүдийг үгүйсгэсэн үү? Бид нар өөрийгөө үгүйсгэхэд бас нэр төр байр суурийн асуудлууд хүндэгддэг, зөрчилддөг. Бурхны хүсэл захирагдах тал дээр миний бардам зам, Петр зам, миний тийм олиггүй зангуу төртөл яасан бэ зөрчилдөж эхэлдэг. Энэ бол эрүүл хүний шинж тэмдэг. Харин үүнийг авч явах нь бол өрөвдөлтөй хүний шинж тэмдэг гэж хэлж болно. Өрөвдөлтөй хүний шинж тэмдэг. Бид өөрсдөө амьдралын эзэн байсан. Би зан чанарынхаа мэдлэг боловсролч ур чадрынхаа эзэн байсан. Би бүх зүйлүүдийг амьдралын дурш олж авсан гэдэг эзэн байсан. Харин Есүс Христийг олж авсны дараа миний бүх зүйл өөрчлөгдсөн. Өөрийгөө үгүйсгэх болж өөрчлөгдсөн. Миний хувьд гэсэн AC/DC ч юм уу одоо хуучны тийм хөгшин рокер ч юм уу Metallica ч юм уу тэр рокеруудыг өдөржингөө тэрний юм шиг галзуурлаа мансуурлаа сонсож байсан. Тэг биелцэл гой дуунуудыг хүртэл сонсож байсан. Харин бурханд итгэсний дараа тэдний түүхүүдийг сонсоод бүгд аалт явахаар нь миний дотор уур хилэн төрсөн, игдүүцэл төрсөн, миний үнэт зүйлийг хүндсэн. Яагаад хайртай дуртай хамтлагийг минь ингэх гэжтэй гэж. Харин ариун сүнс надад тэр хүчтэйгэр зэмлээгүй айжмтай намайг засаж чөлөөсөн. Ямиг ялгаж сонсох бүх зүйлийг туушиж харах биш. Харин яах ёстой? Авах гэх хаях авах тэр ухааныг ариун сүнс надад зааж өгсөн гэж хэлж байна. Бид нар өнөөдөр өөрсдийнхөө амьдралын эзэн хэвээрээ байсаар байна уу? Энэ сандал дээр Есүс сууж байгаа юу? Та өөрөө сууж байгаа юу гэдэг асуулт гарч иж байгаа гэсэн үг.
Та өнөхөр Есүсийг түүнийг л харахыг хүсэж байгаа бол өөрийгөө үгүйсэх ёстой. Яахааргүй энэ зүйлтэй нүр тулна. Энэ нэг хачин хүнд хэцүү дарамттай зүйл бол биш юм аа. Энэ Есүстэй хамт хийгдэх зүйл юм. Есүсийг дагж байгаа хүмүүс ч өөрийгөө онцлдог хүмүүс айгүй гэсэн. Би хэцүү амьдарч байна. Би ийм эднээс илүү. Би таны баруун зүүн талд нь гармаар байна. Би таны амьдралаар дамжуулаад яг амьдралынхаа карьераа өөрчилмөр байна те. Би эднээс төрүүлээд карьераа өөрчилмөр байна гэдэг айгүй амбицууд маш их байсан. Тэд зарим нь айгүй өөрсдөө зан чанарын төрөнгийн зан чанартай амар онцлдог байсан. Тэгээ энүүгээр би яг нэг ч үү гэдгийг тодорхойлдог байсан. Харин Есүс юу гэж хэлсэн бэ? Хэн хамгийн түрүүнд байхыг хүсэж байгаа хүн хамгийн дорд, хамгийн ард байгаарай гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр өөрөө хамгийн тэргүүн мөртлөө хамгийн дорд нэгэн болж бидний төлөө ирсэн. Энэ бол үгүйсгэлийн зарчим байсан. Үгүйсгэл. Тийм учраас Есүсийг дагах нэр төр ашиг сонирхол хүсэл мөрөөдлийн зөрчилтөд үүсгэх нь бол зүүн ёсны асуудал. Энэ бол байх зүйл шүү. Харин үүнийг хэрхэн шийдэж байгаа гэдэг нь бол таны сонголтын асуудал. Сонголтын асуудал. Мөн өөрийгөө үгүйсгэх гэдэг нь болохоор бас нэг өөр зүйл биднийг дагаж авах хэрэгтэй. Өөрчлөлтийн шийдэл тэмдгүүд нь намааг биш, түүнийг хараарай. Намааг биш, түүнтэй уулзаарай. Надтай биш, түүнтэй уулзаарай. Надад залбирлын сэдвээ өгөх биш, түүнд хандаж залбираарай гэж өөрчлөгддөг. Бид нар заримдаа чуулганд явахдаа сайн итгэж болдог. Бос хүмүүсээс илүү итгэлээр өссөн итгэж болдог. Тэг хүмүүс биднийг магтдаг. Тэгээ бид нар ундаг. Тэгээд яг уу бид нар заримдаа бурхан шиг болчтой. Бид нар заримдаа сайн зөвлөгч шиг болдог. Бид нар заримдаа хэнийг нэмэн сайн байх гэж хичээдэг. Сүүлдээ ядардаг. Харин Есүсийг дагаж өөрийгөө үгүйсгэх хүн бол юу вэ? Намааг биш, чиний дотор байгаа Есүстэй уулзах тэр зан чанарыг мөн чанарыг тэр сүнслэг харилцаа ерөөдөө суугийг хүмүүст хүргэдэг тэр онцгой дүр төрх юм аа. Хүмүүс сайн итгэгчийг дагаж, сайн ах эгч нарыг дагаж, сайн дүүнэрийг дагаж өөрчлөлт гээд байдаг. Хэрвээ та тийм хүнийг дагаж өөрчлөгдөж байгаа бол таны гаргалгаа чинь дутуу байна. Бурхан тэр хүнээр чинь дамжуулаад таныг өөрлөгөө дуудаж байгаа процесс. Амен. Намайг ч анх чуулганд ирэхэд болохоор нэлээд удаан өөрчлөгдсөний дараа миний нэг найз хурж ирээд ингэж хэлсэн байдаг. Чи би байгаагүй бол чи өнөөдөр энэ зэрэгт байхгүйгаас шүү гэж. Тэгээ би тэр хүн найзаагаа маш их хүндэлсэн. Маш их хүндэлсэн. Маш их хүндэлсэн. Би нэрэ чи байгаагүй бол гэж. Дараа нь би Үлс ном уншаад Барнаб Паул хоёрын түүхийг хараад юу болсонгээр Паул одоо чуулган дээр очиод юу гэж хэлсэн бэхээр Галаат ном дээрс харуул ийм байгаа. Галаат ном бол хуулийн ном баггүй. Юу гэж хэлсэн бэхээр би хүнээр биш, хуулиар биш, Христээр аврагдсан гэсэн. Галаат номыг өөрчлөлтөд харах юм бол хүмүүс олгор бурхан дээр бурхны дагаж амжих ямар нэг хууль хин нэгний дагаж дуурах, хин нэгний сайн хийж байгаа амжилттай зүйлүүдийг дагаж дуурайгаад Христ итгэхээр амжилт нь хүрэх гэж андуураад байгаа. Эсвэл ямар нэгэн залбирлыг хийх юм бол сайн дагна гэж. Харин Паул юу гэж хэлсэн бэхээр би өөрөө Есүс Христтэй уулзсан. Харин намайг эзэн дээр очиход хүмүүсийг бурхан ашигласан. Тийм учраас таныг өнөөдөр нөлөөлж байгаа хүний ард байгаа Есүстэй уулзах нь бол таны нэр төр зөв сэргийг шалтгаан юм гэж хэлж болно. Тийм учраас өөрийгөө үгүйсгэх гэдэг нь намайг магтахаас илүү бурхныг магтах ёстой. Намайг хүндлэхээс илүү Христийг хүндлэх ёстой. Амен. Бид тийм зарчим байна уу? Эсвэл одоо хугацаанд хүндлийг хайгаад байна уу? Одоо хугацаанд магтаалыг хайгаад байна уу? Эсвэл хиймэл магтаал усаж байна. Би биш, би алдрыг авах ёстой биш. Бурхан алдрыг авах ёстой гэдэг тэ цаагуур нь яг яагаад намайг магтсангүй мессеж явуулж болох юм. Ингэж битгий ядраараа. Чөлөөлөгдөр. Есүс даглагчраас Петр. За би яг Петрийг онцолдог бол би Петрт маш их дуртай байсан. Байх тун байсаар байх олон тийм үү. За Петр бол сэтгэл хөдлөлөөсөө болоод ерөөсөө тийм алдаа маш их хийдэг мөрчөө сургамж авдаг хүн юм байсан. Тэгтэл Есүсийг дагаал байсан. Сүүлдээ түүний үхэлтэд нүүр тулаад үхэхүүд нь зүхтаад дараа нь Есүс өөртөө нүүр тулаад уулзсныхаа дараа тэр жинхэнэ өөрчлөлтийг хийчихсэн. Бид нар Лук номын төгсгөлдөөс харах юм бол Есүс
Петрт 2 тудагаа хэлсэн үг гэдэг чинь юм уу? Матай 4-р харах юм бол намайг дагаа би чам хүмүүсийг загасчин болгож хэлсэн. Харин амьсгийн дараа Петртээ уулзсан дараа чи надад хайртай гэж хэлсэн дараа Есүс ингэж хэлдэг. Намайг даг гэд яваад гэсэн. Тэр Есүс байхгүйсэн. Тэгсээ тэр Есүсийг дагаад Петрийн тунхагласан амьдрал нь тэр чигтээ Христ байсан. Түүнийг тунхагласан гэрчилсэн бүх үйлдэлээр нь хүмүүс Христ рүү ирсэн. Петрийг үг хэлэхэд л 3,000 хүн Христэд итгэсэн. Үг хэлэхэд 5,000 хүн Христэд итгэсэн. Үг хэлэхэд хариу үндсүүд хүртэл яасан бэ? Эзэн рүү ирж ирсэн. Өнөөдөр бид нар өөрсдөө л их ярьж байна уу? Өөрсдөө чаддаг зүйлүүдээ их ярьж байна уу? Өнөөдөр бид нар Есүсийг ярих ёстой. Есүсийг тунхлах ёстой. Есүсийг хүндэлж байгаа хүндлэлийг хүмүүст яах ёстой вэ? Гэрчлэх ёстой цаг үе дээр ирсэн байна. Тийм учраас Магтаал ахмад тулд хуурамч даруй байдал байгаа бол тэрийг хогийн савнд хийгээрэй. Компьютер дээр delete хийж шээ тийм үү? Гэхдээ shift delete хийвэл устгагдана. Өөрөлдвөл дэм мөс устгаараа. Хизээ нэгэн цаг restore буюу буцаад гаргаж ирэх тийм хогийн сав биш. Дахиж гарч ирэхгүй болтон яах ёстой вэ? Хогийн савнд хийгээсэй гэж бас хэлмээр. Хуурамч пялдаг зан, хуурамчтай нялуун зангуудыг бид нар яах ёстой вэ? Иймэрхүү сүлэрсэн зүйлүүд байгаа бол яах ёстой вэ? Хогийн савнд хайцгаая. Өөрийгөө үгүйсэх сүүлийн зүйл нь юу гэхээр Христийг алдаршуулгын төлөө байдаг. Түүнийг л таниулах зорилготой байдаг. Сүмд явдаг хүнтэй суухаас, сүмд явдаг хүнтэй үерхээс, сүмд үйлчилдэг хүнтэй найзлахаас Есүсийг хүндэлдэг, Есүсийг дагдаг хүнтэй хамт байх нь илүү зөв үг байх гэж бодож байна. Хүмүүс чамайг сүмд явдаг, сүмд үйлчилдэг гэж харахаас, сүмийн хүн гэж харахаас чиний дотор Есүсийг харах нь чамайг хинбэ гэдгийг амьдрал чинь бусдад таниулж байгаа явдал юм. Христ танигдах нь түүнийг алдаршуулж байгаа процесс гэж хэлж болно. Тиймээс бүгдээрээ ичхүүр тиймтэй байр сураасаа яаж салах вэ? Гимшгэд болно. Бидэд өөрийгөө үгүйсэх зөрчилдөөн болвол хүн болгонд тохиолдно. Энэ бол юм аимшигтай, дарамттай үйл явдал биш. Харин хэрхэн шийдэхээс хамаарат өнөөдөр хэр зэрэг амьдарч байгаа чинь шууд нөлөөлж байгаа гэж хэлж болно. Тийм учраас бид нар заримдаа өөрийгөө дагаруулах үед болохоор бардам зантайгаа нүүр тулдаг тийм муухай тийм хүмүүс ингэж юм ялгаж харьцдаг зантайгаа нүүр тулдаг тийм үү. Дуртай хүн дургуун үнтэйгээ харьцдаг тийм байдлаагаа нүүр тулдаг. Харин түүний даван туулахуйд нэгүсэл Бурхны тэр Христийн тэр сайн мэс чанарууд дэлгэрч байдаг. Чи өөрөө мэдэлгүй өөрчлөгдөж байдаг. Сая гамбарын гэрчлэр гарсан шүү дээ. Өөрөө мэдэлгүйгээр яасан PC-нээс гарч өөрөө мэдэлгүйгээр хичээл номдоо сайжирч өөрөө мэдэлгүйгээр нэг мэдсэн чинь медаль зэдал авцсан явж байгаа шиг. Би медаль авч байгааг анхудаа л сонсчихно. Бүр алтан медаль шүү. Тэгээ бүр математикээр алтан медаль авсан гэдэг. Ерөөсөө ярьдаг сэдвийг сонсоод гайхалтай. Тийм учраас ахтунар нэ. Байр сураа алдчихгүй тул гэж битгий бод. Тийм зүйл битгий авч яв. Энэ зан чанараа би хизээч гэхгүй би угаасаа энийг өвлөж ирсэн гэдэг ийм зан чанаруудаа битгий авч яв. Та ядрах болно, бусдыг бас ядрах болно. Христос ариун сүнс таны дотор бас яг гониглох болно. Гониглох болно. Тийм учраас үгүйсгэлийн төөрөгдөл биш. Бид нар үгүйсгэлийг хэрэгжүүлэх ёстой гэсэн үг байхгүй. Галаат 2:20 хамтаа уншъя. Хамтаа уншъя те. Буруу амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм. Идүүгээ махбод дотор миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд идэг итгэлээр амьдарч байгаа хэрэг юм агжилсан. Өнөөдөр та энд байгаа нь та биш юм байна. Харин Христ таны дотор амьд байна. Тийм учраас Христ таны дотор амьд байна гэдэг нь одоо таны харц, таны нүүдэл, таны бодол энийг тараад бусдад хийж байгаа харилцаанууд чинь Христ таны дотроос гэрчлэгдэх, илчлэгдэх процессыг хэлж байгаа гэсэн утгатай. Тэр харин Христ эндээс тарангуудаа бид нар нийгмийн ажил амьдрал дээр оролцсонгуудаа Есүс ямар ч байхгүй холбоогүй байгаа юм шиг амьдрна гэдэг нь юу вэ? Бид нар яаж түүнд итгэж амьдарч байгаа юм бэ гэдгийг бас харах хэрэгтэй болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ахтунар минь бүгдээрээ өөрийгөө үгсгэж өдөр бүр өөрчлөгдөж амьдарцгаая.
Есүсийг дагах цаазуулж байгаа өөрийгөө үгүйсгэлүүд нь тэр зөрчилдөөнүүдийг бүгдээрээ тодорхой харцгаая. Олон зүйл байгаа. Бид нар цаг байхгүй учраас хүн болох чинь ариун сүнс энэ цагт дамжуулаад хэлж байгаа байх. Чамд гэмшлийг сануулж байгаа байх. Гэмшлигсэн сануулж байгаа. За, дараа нь Есүс юу гэж хэлсэн бэ? Намайг дагахыг хүсэж байгаа бол өдөр бүр загалмаагаа өр гэж хэлсэн байгаа. Өдөр бүр загалмаагаа өр. Загалмаа бол бэлэг тэмдэг биш шүү. Загалмаа бол гоёл биш. Загалмаа бол зүгээр нэг яг бусад үзүүлдэг те ярьдаг, харуулдаг зүйл бол биш. Загалмааг судаж үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол загалмаатай загалмаагүй амьдарч чадна. Мэдээ загалмаа бол бидний хинбэ гэдгийг тодорхойлж гэрчилж болно. Харин хүмүүс загалмааг буруу ойлгосноос болоод загалмааг зөвхөн гоёл чимэглэл гэж андуурч байна. Хобби жинхэнэ итгэж бол түүнийг гэрчилдэг мэдээж. Загалмааг болол сонирхлын төвшөнд бид нар авч хэрэглэх явдал бол биш. Сонирхлын төвшин гэдэг нь юу вэ? Дуртай үедээ ирдэг, дургүй үедээ алга болдог явдлыг хэлж байгаа. Зарим хэсэгтээ Есүсийг оруулаад, зарим хэсэгтээ Есүсийг оруулдаггүй үйл явдлыг хэлж байгаа. Тийм учраас ах トゥ нар нэ. Загалмаа юу юм бэ? Тийм учраас бид нар загалмаан талаар ойлголт бол биднийг юм хийсэр итгэгчнэр, төөрөгдсөн итгэгчнэр яг итгээд байгаа, итгэхгүй байгаа, өөрчлөлтөд байгаа, өөрчлөлтөнгөө боцож дараасаа яг хэвээрээ ярьдаг юм чи хэвээрээ баг тохиолдод үсэн шүү дээ. Үйлчлүүд нь өнөөдөр гаргаад халелуя гэж хашгирсан чинь дараасаа дахиад дараагийн дор дахиад магадгүй эндээс гараад дахиад яг тэр зүйлүүд үг хэллүүд үйлчлүүд нь яг хэвээрээ баг тохиолдод бас байж байдаг. Загалмаа юу юм бэ? Та загалмаа юу гэж үздэг вэ? Та хариулаарай. Дотроо бодоорой. Загалмаа өдөр бүр загалмаагаа өр гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр сорил зовлон амьдралын хүнд шалгуур дунд үнэнчээр Есүсийг дагахыг хэлж байгаа. Шийдвэрийг хэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Шийдвэр. Юу ч тохиолдож байсан Есүсийг дагах шийдвэрийг хэлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл шийдвэр гэдэг үгийн ирээдүйн цаг нь юу юм бэ? Энэ гаргасан шийдвэрийг ирээдүйд шийдээд явах тухай гэж ярьж байгаа. Жишээ нь бид санхүү дээр би одооноос эхлээд итгэвчтэй байх болно гэж. Санхүү дээр би хариуцлагатай байх болно гэж шийдвэр гаргадаг гэж бодж үзье. Тэгвэл ирээдүйн цаг чинь юу вэ? Хариуцлагагүй байдлуудаа нүүр тулгуулна. Хүн болгон энэ шийдвэр гаргахад энэ нүүр тулдаг. Энэ ганцхан танд тохиолж байгаа зүйл бол биш. Харин түүнийг шийдээд явах нь бол юу вэ? Өнөөдрийн шийдвэр байхгүй юу? Яагаад гэвэл бид нар заримдаа сорил зовлон бэрхшээлүүд ирдэг бай. Бид нар Христтэй адил болохын тулд юм гэж ярьж байгаа. Христ бидний төлөө ямар зовлон бэрхшээл сорилтуудыг даван туусыг биднэрт загалмаагаар дамжуулж илэрхийлсэн байна. Яг энэ загалмааг ярьж байхдаа дагалдагч нар яасан бэхээр загалмааг тэр цовдлогдно уу? Тийм юм байж болохгүй ч гэж бодож ирсэн. Яагаад гэвэл тэд загалмаадад ямар хүмүүс цовдлогдгийг тэд нар мэднэ. Есүс бол хэрхэн цовдлогдох нэг тэгвэл ямар ч ял байхгүй, ямар ч буруу тул байхгүй гэж. Харин Есүс хэлсэн. Харин Есүс юу гэж хэлсэн бэ? Удахгүй би очиод яг хоо загалмаатай цовдлогдоод өгөөд 3 дахь өдөртөө амьдуулагдана. Тэгээд та нар намайг цагаа цаашдаа дагахыг хүсэж байгаа бол өөрийгөө өгөөсгөөс гадна загалмаагаа өөрөө явах хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгвэл дагалдагч нь загалмааг бодохдоо хүнд ялтаа тэгээд шүнжэнгөө зодуулж нүдүүлээ шийтгүүлээд өдөржигөө олны нүдэн дээр ичхүүртэйгээр өөхөх тэгээд дуусах тэр нэгнээ төсөлж ирсэн. Харин Есүс үгжсэн би үхээд 3 дахь өдөртөө амьдуулагдана гэж хэлсэн байна. Өнөөдөр яг одоо та зовлон бэрхшээлтэй тулгараагүй байж болох юм. Гэхдээ Есүс хэлсэн ирээдүйд чамд ямар нэг асуудал тулгарх, зовлон бэрхшээл тулгархад чи би чамтай хамт байх болно. Би загалмаа дээр бүгдийг чинь аваад явсан. Үүссэн. Ялсан. Харин Христийг дагаж байхад бол би загалмаагч нь авч явах чинь хамт туслах болно гэж хэлсэн байдаг. Нэгэн залуу бурхан дээр хурж ирээд ингэж хэлсэн байгаа. Миний загалмаа айгүй хурц байна. Өвдгөж байна. Авч явахд айгүй төвөгтэй байна гэж хэлсэн. Тэгээ бурхан юу гэж хэлсэн бэ? За чи энд байгаа бүх хүмүүсийн загалмаануудыг харж байгаад өөртөө хэрэгтэй загалмааг олоод ав гэж хэлсэн. Тэгээ нөгөө залуу чи явж хүн амт янз бүр юм гээл урд найраа өргөн бүдүүн гээл янз бүр загалмаанууд үүрээд тэгээ буцаа бурхан дээр хүрээд ирсэн. Загалмаагүй ирсэн. Тэгээ яасан бэ гэсэн чинь энэ надад тохирох загалмаа алгаа гэж хэлсэн. Тэгсэн чи бурхан чи тэр буланд байгаа загалмааг авахгүй юу даа гэж хэлсэн. Тэр нь харсан чинь өөрийнх нь байсан. Хүн болгон хүний загалмаагаар явахгүй. Хүн болгонд одоо тохируулсан бурхны төлөвлөгөө байгаа. Чи сайн хүнийг дагаж дуурайж амьдрах биш,
Чи загалмааг үүрч амжих хэрэгтэй. Тэр үгээрээ чи өөрчлөгдөнө гэж ярьж байгаа гэсэн үг. Тийм учраас агдуунаар минь зовлон бэрхшээл тулгах үедээ битгий эзнээс холдороо. Ром 12:1-2 дээр юу гэж хэлсэн бэ? Та нар амьд ариун дахил болгож бие өргөөрөө гжилсэн байдаг шүү дээ. Өргөөрөө гжилсэн байгаа. Өргөөрөө гжилсэн. Тийм учраас бүгдээрээ загалмаагаа үүрцгээе. Хажуу найзтай хэлцгээе. Загалмааг үүрье гэж хэлээрэй. За, дагахын бас дараагийн шин чанар нь юу гэхээр Есүс ингэж дагаж байгаа хүмүүсээ бас ажигласан. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр өдөр бүр гэсэн үг гарч ирж байгаа. Өдөр бүр Христ өөрийг нь дагарах гэсэн. Хэсэг хугацаанд дагдаг биш. Зөвхөн эзний өдөр дагдаг биш. Эсвэл конференц семинараар дагдаг биш. Эсвэл нэг Библи уншаад тэр үедээ л ивэл аваад дагдаг итгэгчл бол биш. Есүс хэлж байгаа зүйл нь өөр өдөр бүр гэж ярьж байгаа. Өдөр бүрт юу орж байгаа юм бэ? Хорон мөч бүр орж байгаа гэсэн үг байхгүй юу? Хорон мөч бүр орж байгаа гэсэн. Миний унтаас хэрэг тэр бүх цаг хугацаа орж байгаа гэсэн утгатай зүйл юм. Цаг хугацаа орж байгаа гэсэн. Тийм учраас бид нар эзний өдрийг сагснараа дагадаг ч гэсэн үг бол бас биш. Ямар нэгэн үйлчлэг хийснээрээ бид нар яасан бэ? Дагадаг ч гэсэн үг бол бас биш. Бид нар ямар нэгэн зүйлийг мэдэж ойлгож мэдээлэл авснараа дагадаг гэж хэмжигдэх нь бол бид нар бас дутуу угааг тодорхойлж байгаа гэж хэлж байна. Бас зарим хүмүүс асуудалтай үедээ Есүс Христийг дагдаг. Тэгээд тэр хүмүүсийн залбирлыг сонсохоор ямар чийддгүй Есүс вэ гэж хүмүүс хошигддаг. Хүмүүс тэгж комеди бас хийдэг. Тэгээд асуухад дахиад нөгөө дахиад даблтаад идэг. Тэгээд сонсож байгаа хүмүүстэй Есүс ч гэсэн бас энэ зүйлүүдийг хараад хэцүү байдаг баха. Есүс тийм бодгүй юм уу? Тийм бодтойгоор ажиллахгүй байгаа юм уу? Тийм учраас бид нар Есүс Христийг дагтаа өөрийгөө үгүйсгэж загалмаагаа өрөөд өдөр бүр яах ёстой вэ? Түүнийг сонсож түүнтэй хамт алхахыг хэлж байгаа гэсэн юм. Тийм учраас цорил өөрийгөө үгүйсгэх загалмаагаа өрөх хүч нь бол цаг хугацааны асуудал байгаа. Харин өдөр тутам Христийг харах нь бол өдөр бүр Христэд найдах тухай цаг ярьж байгаа гэсэн үг юм. Тийм учраас зан чанараа өөрчлөнгүүтлээ сэтгэл ханаад явчих. Тэгээ Христийг дахаа болчдөг. Өөрөөр бурхан бидний хэрэгцээг хангахын төлөө ирсэн үү? Тэр зүгээр хамт байхын төлөө л ирсэн. Тэр чамайг уцтай байлгахын төлөө ирсэн үү? Тэр чамайг ажилтаа байлгахын төлөө ирсэн үү? Тэр чамайг хэн нэгэн сайхан залуутай эмэгтэйтэй суулгахын төлөө ирсэн үү? Тэр тантай хамт байхын төлөө л ирсэн юм. Амен. Энэ үн зүйлээ битгий алдаасаа гэж утгатай зүйл юм. Тэр чамд ажил өгөхийн төлөө ирсэн үү? Тэр чамайг гадагшаа явуулахын төлөө ирсэн үү? Тэр чамайг энд үйлчлүүлэн намайг энд пастор болгохын төлөө ирсэн үү? Тэр надтай хамт байхын төлөө л ирсэн юм. Тийм учраас асуудалтай үед Христийг хэрэгэлдэг, зовлонтой үед Библи рүүгээ очдог, унах үедээ хэн нэгэн рүү очдог, сүсгтэн байхыг бид нар таслах хэрэгтэй. Бид нар ямар ганданд явж байгаа биш. Бид нар ямар лам дээр очиж байгаа биш. Харин бид нар өнөө цагт ийм төөрөгдөлтэй нүр тулсан байна. Өвчтөй байх үедээ, унах үедээ, мөнгөгүй болох үедээ залбирлан сэргдэг хүмүүс бас байж байгаа. Үгэнд хандах үеуд бас байж байгаа. Энэ эзний оршихуйг буруу хайж байна гэсэн үг юм. Эзний оршихуй одоо энд байна. Христ одоо энд байна. Бид нар өдөр бүр түүнтэй хамт алхах ёстой. Тэгвэл өдөр бүр түүнтэй хамт загалмааг өрж өөрийгөө үгүйсгэхийн тулд бидэнд тусламж Есүс өгсөн байгаа. Тэр болол хоёр зүйлийг бидэнд өгсөн байгаа. Нэг нь бол амьд үг. Хоёр талтай эртээ нугас чөмгөнд хүрэх хүртэл тийм үгийг бидэнд өгсөн байгаа. Энэ үгийг та нар дэндүү сайн мэднэ. Та нараас энэ үгийг хэлгүүч чинь та нарын амийн чинь айлч нь унтарсан байж болох юм. Гэхдээ та өөр яагаад энэ уншаагүй учраас мэдгүй учраас энийг хүн үзгээ байлын ойлгоогүй учраас таны амийн чинь унтарсан байж болох юм. Тэр үгийг өгсөн гэдэг нь юу хэлж байгаа вэ? Өдөр бүр чамтай хамт алхахын тулд юм а гэж ярьж байгаа юм. Хоёр дахь тэр бидэнд юу өгсөн бэ? Ариун сүнсийг өгсөн. Ариун сүнс, хуучгийн сүнс биш, ариун сүнсийг өгсөн. Бидний өдөрт ариусгаж өөрчлөгдөж Христийн тэр ариун байдал руу бид нар яг өдрөөс өдөр чиглүүлэхийн тулд ариун сүнсийг өгсөн юм. Амен. Тийм учраас бид нар нэг марцчуул оршихуй ирдэг ч юм уу. Үгийг уншуул бурхны таньч мэдчихүү гэдэг энэ байдлаас бид татгалзах хэрэгтэй. Цуглаан ямар гандан биш те. Бурхан ямар хийм шүтээ биш те. Очоод дуулан дээр очдог мөргөдөг лам хувраг биш те. Өдөр бүр гэдэгт нь таны сэтгэл зүй орно шүү. Сэтгэл зүй орно. Өнөө үеийг сэтгэл зүй гэж ярьж байгаа.
Би бас сүнслэг зүй үе гэж хэлмээр байгаа. Бид түүнийг давах ёстой. Сэтгэл зүгээ давна. Сэтгэл зүгээ л судлаад байна. Сэтгэл зүй ямар байхаас хамаараад сүнж болон сэтгэл зүй намайг гаднаас дотроос янз бүрийн болсоос хамаараад Бурхныг таньж мэдэх процесс бол таньж мэдэх ямар ч холбоогүй шүү. Бурхныг таньж мэдэх гэдэг нь юу вэ? Бурхны үг болон ариун сүнсээр боломжтой. Тийм учраас анхны асуулт руу орцгоё. Та хэнийг дагаж байна вэ? Алдартай инфлюенсерүүдийг, алдартай пасторуудыг дагаж байна уу? Алдартай мундаг хүмүүсийг дагаж байна уу? Есүсийг дагаж байна уу? Есүсийг дагаж байна уу? За тэгвэл Есүсийг дагаж байгаа бол Есүсийг дагаж байгаа бол танд өөрийгөө үгүйсгэж байна уу? Үгүйсгэж чадахгүй байгаа шалтгаанууд байна уу? Яг л зарим хүмүүсийг бидрийг харах юм бол яг дагаад байгаа ч мэдтгүү, дагаж байгаа ч мэдтгүү, заримдаа айгүй өнөөс айгуусаа дагаж байгаа юм байна. Заримдаа болохоор яач вэ гэдэг асуултанд хүртэл ор тохиолдод бас байж идэг тийм үү? Тийм учраас яах ёстой вэ? Өөрийгөө үгүйсгэх гэдэг том асуудал байна. Есүс загалмаа дээр таны өмнөөс өөрийгөө үгүйсгэсэн. Бид нар ч бас өөрийгөө үгүйсгэх зүйлүүд байгаа. Бидний зан чанар, гэмт чанар, бардам байдлууд, оюун ухааны тийм мэддэг янз бүрийн зөрчил байдлууд бас байж болох юм аа. Бид нар Христийг дагах гэж тэдний зөрчилдөж байгаа бол бид нар яах ёстой вэ? Харин Христийг дагахгүй бид нар өөрийгөө үгүйсгэж эхлэхэд бидний тэр сайн зан чанарууд маань эсрэгээр итгэлийг хамгаалах, өмгөөлөх мэрэгэн ухаан дотор сургагдчих идэг. Мөн бид нар загалмааг үргэх ёстой. Есүс Христийг юу яхад өөрийгөө яалахуд бид нар гадаад орчин нөхцлүүдэд буюу зөрчилтөө үүсдэг. Тэр нь юу вэ? Загалмааг үргэх. Сорилтуу зовлон бэрхшээлүүд. Тийм учраас бүхэл хүн зовлон бэрхшээлүүд даван туулж байгаа. Та ганцаараа туулаагүй. Харин таныг хэрхэн туулж байгааг ямар нөхцөл байгааг Есүс мэднэ гэсэн үг юм. Амен. Иохан 15:5 дээр ийм үг байгаа. Бичнэ үү? Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж хэлсэн байгаа. Гэхдээ бид нар хийж чадж байгаа. Мэд амьдарч байгаа. Есүсээс ангид байх юм бол бид нар хийж чадж байгаа боловч жинкнээсээ бол хийж чадаагүй байгаа гэсэн үг. Тийм учраас Есүс Христтэй холбогдороо. Энэ ишлэлийн өмнөх хэсгүүд нь болохоор мөчөр надтай байхгүй болов гэж хэлсэн байгаа. Тийм учраас Есүсийн жинхэнэ дагалдагч мөн үү гэдгийг бүгдээрээ эргцүүлцгээе.